За сайн байцгаана уу? Podcast with Санжагийн маань 2 дугаар үйлрлийн шинэ дугаарыг эхлэхэд бэлэн боллоо. Podcast with Санжагийн хамтрагч эрүүл амьдралын ус Экос. Монгол хүний амьдралын маяг болон биеийн онцлог зориулан гаргасан 8.5 pH-тай шүлтлэг зөөл усыг хэрэглэж та эрүүл мэндэд хөрөнгө оруулаарай. Podcast with Санжагийн хамтрагч Toki application. Та 6 дугаар сарын 19-нд дуустал Toki application-ыг ашиглан зогсоолын төлбөрөөр төлөх юм бол танд 10% боцоо олголт олгож байгаа шүү. За тэгэхээр өнөөдөр бидний урилгыг хүлээн авч бидэнтэй бас нэгэн сонирхолтой сэдвээр ярихаар хөгжим судлаач төгөлдөр хуурч Саран хүрэлцэн ирсэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ урилга хүлээн авсанд баярлалаа. Сайн байна уу? Саран байна. Тэгээ хөгжим судлаач төгөлдөр хуурч өрсөнд баярлалаа. За өнөөдөр бид тээр юун талаар ярилцах гэж байгаа гэхээр мэдээж та бүхэн бас сая зочны маань одоо мэргэжлийг сонсоод гадарлаж байгаах бид нар сонгодог хөгжим гэдгийн талаар өнөөдөр ярих гэж байна. За эрүүл мэнд ярьдаг юм маань яагаад сонгодог хөгжим ярих гэдэг нь вэ гэхээр ер нь бол хөгжим би бас өмнөх дугаарууд дээр ярьж ирсэн хөгжим хүний эрүүл мэндэд эрүүл одоо аж төрөхөд бас чухал нөлөөтэй зүйл. За тэгээд манай гариг дээр хамгийн удаан оршсон хөгжмийн төрлүүдийн нэг одоо мэдээж одоо фолк буюу язгуур урлагийн дараачаар орох бах сонгодог хөгжим бол. За тэгэхээр хоёлаа нэршлээс нь эхлэе гэж бодож сонгодог. Монгол хэлэнд сонгодог гэдэг. Англи хэлэнд бол классик гэж. Классик гэдэг чинь бол ерөнхийдөө биднэрт өөр юмн дээр энэ нэршлиг ашиглахаар юу гэж боддог гэхлээр сэргэн мандалтын үед шууд толгойд буудаг штэ Европын. Тэгэхээр яг сонгодог гэдэг нэршлэлтэй нь холбоод яг энэ нэршлээс нь хоёлаа эхлээд ярил. За классик мьюзик гэж яриад байгаа энэ нь болохоор хоёр утгатай үг нь болохоор эхний утга нь болохоор 18 дугаар зууны яг саяны хэлсэн сонгодог хөгжмийн нэг үеийг хэлээд байгаа юм. Нөгөө нэг утга нь болохоор бүх одоо шилдэг сонгомол гоё юмыг хэлэнд гоё класс гэж орсууд класс одоо хамгийн сонгомол нь шилтгэн шүү гэсэн утгаар хэрэглээд байгаа. За тэгээ сонгодог урлаг хүмүүс аягүйх асуудалтай нөгөө хоёр утгатай болохоор сонгодог гэдэг гэхээр шилтгийг хэлээд байгаа юм уу? Эсвэл яагаад тэгээд яг хичээл заахаараа хүмүүст ярихаараа 18 дугаар зууны урлагийг яриад байгаа юм гээд. Тэгэхээр нөгөө нэг одоо түрүү өөрөө хэллээ шүү дээ. Хамгийн урт хугацааны урлагийн төрөл баг болцоод байна. 1000 жилийн түүхтэй гэхээр тэгээд энэ бүхэн маань 18 дугаар зуунд яг нөгөө сонгодог хэлбэрээр олсон байгаа таахгүй. Сонгодог хэлбэр нь яаж үүсгэн гэхээр одоо хүмүүс хөгжмөө тоглоод улс үндэстэн болгон ардын урлагтай байгаа шүү дээ. Манайх ч ардын урлагтай. Хэрвээ дэлхийн одоо хөгжил эдийн засгаар нь харуул монголчуудын хөгжим одоо Чингис хаан байлдан давсан юм чинь Монгол сонгодог болох хэрэгтэй байсан байгаа таахгүй. Тэгээгүй Монгол сонгодог болоогүй бид нэр яг үндэ Европын зүгээр ардын хөгжмийг сонгодог гэж дэлхийн одоо хаасайгүй сураад байна шүү дээ. Яагаад тэгсэн гэхээр нэгдүгээр амар олон шалтгаантай. Би одоо айгүй урт юмыг тавчилж ярих нэ. Эхнийх нь болохоор нөгөө христийн шашин. Тэгээд христийн шашин нөгөө хүмүүсийг барихын тулд сэтгүүгийн барихын тулд одоо дайн даж үүсэхгүй тулд Платон, Аристотелийн амар эртний судалгаанууд нь хүн дуу хөгжмөөр л ерөөсөө ингээд стрессээ тайлд юм байна. Дээрэс нь өөр юм сатаарахгүй ингээд тэр нь дуртай өөрсдөө цаг зарцуулдаг юм байна гэдгийг ойлгоод тухайн үеийн баян хүмүүс дайн зогсоохын тулд өөрсдөө баян сайхан амьдрмаар байсан. Тэгээд сонгодог урлагийг дэмцсэн. Сонгодог урлагч гэж анх зөв дуу хөгжмийг дэмцсэн. Тэгэл мөнгө хаяал сүм босгоол гой сүмнүүд одоо нөгөө Нотр-Дамын сүм. За тэгээд тэнд зүгээр хүмүүс сүмд яваад орохгүй шүү дээ. Хүмүүсийг дуугаар татсмаадахгүй. Одоо манайхны ярьдаг нөгөө караоке орж байгаа юм шиг л тэр үеийн хүмүүс сүм рүү дуулах гэж ордог. Тэгэл эхний ээлжинд нөгөө сүмийнх нь үгнүүд нь болохоор номлолууд одоо дайн хийвэл карма марма юу гэдэг. Гэхдээ тэрийг дуулаалаа. Дуулахын таалагцаар агаад нөгөө шашиндаа итгэдэг болоод энэ ч гэсэн одоо миний ярих гэж байгаа сэдвтэй холбоотой. Хүн нөгөө нэг subconsciously юмыг тархинд нь орчдөг юм бол хөгжим. Зөвхөн сонгодог ч биш. Ер нь хөгжимд ингээд заавал ярьж, заавал нушгуугаар тархинд нь тэр мессеж үлдсэн байт юм байна. Тэгээ тэрийг айгүй ухаантайгаар ашиглаад за тэгээ сүмэн хөгжсөөр агаад нөгөө айгүй олон одоо багш нар гэдэг юм уу тухайн пастор нар хөгжим зохио. Энэ ингээ хөгжих хэрэгтэй нэг Европын орон болгонд энэ айгүй сайн өгцөн. Тэгээд явсаар байгаа тэр нь 18 дугаар зуунд бүр сонгодог хэлбэрээ олоод янз бүрийн дүрм журамтай болоод урцаа за одоо жишээлбэл бид нар нөгөө нэг хүлээн авалтанд очиход үүдэнд нэг дөрөв хөгжимч тоглодог штеп. Яг тэр нэгдүгээр хийл, хоёрдугаар хийл, айлт, морин хийл гэсэн хөгжмийн зэмсгүүд бол квартет юм аа.
Энэ бол сонгодог гоё дууралтыг үүсгэх юм аа гэдэг дүрмэн тэнд гарсан. Эсвэл симфони оркестр сууж ийн гэж ярьдаг те. Тэр үед за симфони оркестр гэдэг нь ийм бүрэлдэхүүнтэй байд юм аа. Ингэж дуурвал энийг симфони оркестр гинэ. Симфони оркестр симфони бүтээл 4 ангитай байх хэрэгтэй гэл. Бүх хэлбэр дүрмийн 18 дугаар зуунд явсаар агаад ингээд дүрэн болгоо гаргацсан. Тийм болохоор яг оргил сонгодог хэлбэрээ олоод тэр үед л тэгээд тэрнээс хойшхын сонгодог урлаг гэд. За нөгөө нэг үгийн давхар утга нь болохоор нөгөө классик гэдэг үг чи өөрөө угаасаа класс гэдэг үгтэй тий анги давхраг гэд нөгөө 70 утга нь яг ангиар ялгаад байгаа байхгүй. Ямар хүмүүс сонгодог хөгжим сонсдог гэхлээр анги давхрагын дээдчүүд нь гэдэг тэр үед угаасаа тий утга нь байсан. Тэгээд 18 дугаар зуунд угаасаа л хөгжмийн зохиолчид нөгөө мөнгөтэй хүмүүст зориулж ажилдаг, хөгжмийн зохиодог. Тэгэхээр тэр давхар утга нь классик бол илүүтүүдийн урлаг юм аа. Хин ч одоо зүгээр ямар нэгэн Людвиг биш хүнд хөгжим зориул зохиохгүй байсан болохоор яг энэ утга нь гарцсан маа таахгүй. Окей, тэгэхээр нэрэнд ер нь айгүй их утга байдаг нэрийг төрүүлж ярьж байгаа зорилго маань тэр. Ер нь бол тийм. Миний хоёр дахь асуулт бол яг энэтэй холбоотой. Сонгодог хөгжмийг сонирхдаг гэх юм уу? Одоо таашаад чаддаг, тэрийг ойлгодог гэдгээр хүмүүс одоо өөрийнхөө бас нэг зиндааг илэрхийлэх гээд байгаа. Хүн болгон балет очиод үзээд идэггүй, хүн болгон одоо сонгодог оркестр очиод үзээд идэггүй. Энийг одоо сүүлийн үед чинь яг улсын филармоноос гаргадаг, улсын филармоноос зүг болов нөгөө нэг фантазия гэдэг орчин үеийн киноны ч юм уу одоо анимны дуунуудыг ингэж сонгодог хөгжмөр илэрхийлдэг. Энэ нь одоо арай шинэ одоо зэрэглийг татаад байгаа үзэгчдийг татаад байгаа иймэрхүү юмд ажиглагдаад байгаа. Тэгэхээр яг тэр 18 дугаар зуунд тодорхойлсон тодорхойлт буюу элитидүүдийн хөгжим гэдэг нь одоо хүртэл явсаар байгаа юм байна. Зүг үү? Эсвэл энэ одоо зүгээр л бидний хэрэглээ болсон уу? Энэ бас аюу өргөн хүрээний сэдв байгаа байхгүй. Тухайн үеийн яг утгаасаа бол тэрний хажууд мейнстрим болцсон сонгодог хөгжим. Гэхдээ яг массын урлаг үгээл үгүй тодорхой түвшинд таарсан. Гэхдээ массын урлаг биш. Саяны нөгөө нэг хин фантазия студио бол яг филармоны биш л те. Тусдаа байгууллага залуу одоо хөгжимчид одоо сэтгэл зүрхээрээ цуглараад ийм шинэлэг санаагаар гоё ажиллаж байгаа тийм байгууллага. Сонгодог урлаг яагаад массын урлаг болж би олж чадахгүй гэж үздэг. Хүмүүс одоо сүүлийн үед яг би сонгодог хүн болохоор нэг өөрийнхөө амийг магтаад байгаа биш үү. Би аль аль хөгжим сонсдог, аль аль талаас нь хардаг. Гэхдээ миний харж байгаа сонгодог урлаг яагаад илүү тийм мейнстрим байж чадахгүй вэ? Масс байж чадахгүй гэвэл одоо өнөө цагт хүмүүсийн одоо үзэж байгаа сонирхол TikTok-ийн хэмжээний, Instagram-ийн Reel-ийн хэмжээний одоо богино хэрнээ маш их сонирхолтой бүр ингээд эрс тис сонирхол татдаг юмд л хүмүүс сонирхоод байгаа байхгүй юу. Тэгэхэд сонгодог урлагч өөрөө зүгээр нэг зохиол нь хамгийн бата 10 минут. Хурдан тоглолт нь 3 минут. Тэгээд нэг концерт төгөлдөр уурын концерт бүтэн сонсохоор 40 минут. Дөөр 2 цаг. Тэрийг сонсох тийм төвчээртэй арт юм одоо байхгүй. За өсөө зулгаагаад төвчээд сонсдгийн байж сонсон заяа. Тэр үг нь Итали дээр, Латин дээр үг түүхийг мэдэхгүй бол хэцүү, үнэхээр хэцүү. Тийм болохоор бас нөгөө энүүгээр ялгараад байгаа байхгүй. Одоо уран зураг дээр нөгөө хүмүүсийн хардаг урлаг болохоор уран зураг дээр ярихад илүү амар л та. Орчин үеийн уран зургууд чинь ингээл сараацсан зураг, зарим хүмүүс манай хүүхд энийг чинь зурчин гэж яриад зураачдын дургуй хүрэгдэг штеп. Тэгэхээр яг уламжлалт байдлаасаа гараад одоо бүх хөгжмүүдийг сонсцсон. Бүр ингээ бүгднгээс нь одоо уйтцсан гэдэг юм уу те. Тэрнээс гадуур хүмүүс дахиад илүү өөр төвшний юм сонсох гэхээр хугацаа нь уртсаад нэг тал нь нээж болно. Тэгээ сонгодог хөгжим дуртай байж болно. Эсвэл байгалийн өгтлөөсөө цаанаас нь үгүй ухаан философи дуртай хүмүүс байдаг шүү дээ. Угаасаа л ном унших дургүй хүмүүс бас байдаг шүү дээ. Эсвэл аав ээж нь ном уншдаг, одоо ихэнхдээ сонирхолтойгоор ярил иймч хуйлч хүмүүсийн өгтүүд сонгодог урлагт арай өрхөн байдаг. Тэгэхээр тэрүүгээрээ холбоотойгоор сонгодог урлагт бас дурладаг байж болно. Гэхдээ яалтчгүй энэ бэлтгэгддэг урлаг бол тодорхой хэмжээний хэл хэрэгтэй, тодорхой хэмжээний төвчээр хэрэгтэй, илүү гүн гүнзгий бодох хэрэгтэй гэдэг юм уу? Тийм. Тэрнээс нэг 3 минутын урлаг биш байгаа байхгүй. Тэгэхээр тэрнээс. Тийм, тэр ч тодорхой л да. Гэхдээ яг хаа миний яагаад байгаа юм яг ингээд элитүүдийн ч гэдэг юм уу те? Одоо тэр үеийн тодорхойлтоор ингээ яваад тахлаар зүгээр ер нь байгалийн хуулиар бол энэ мөхөл рүү явах одоо шинж. Яагаад гэвэл за би бүр шал дали жишээ авъя.
тухайн ард түмний онцлогийг илэрхийлдэг нэг юм нь болохоор галтгоо гэдэг. Одоо ээжийн жор гэсэн. Ээжийн хоолыг жор. Хизээч ээж жороо цаасан дээр бичиж хүүхдэд өвлүүлдэг байхгүй. Гэхдээ тэр одоо нөгөө гарынхаа баримжаагаар хийж байгаа давс ч гэдэм үү тэр юу шиг одоо энэ нарийн юм үе уламжлагдан үе одоо ингэж дамжин өвлөгдөхтөө юуг илэрхийлдэг вөхлөөр бид нэр ийм хоолоор ийм үеийг давсан гэдэг илэрхийлэмж үргэлж явж идэг. Тэр бол одоо уламжлалт хоолны онцлог гэдэг шиг одоо буцаагаад хөгжимдэрээ ярих юм бол Европын тухайн үеийн тухайн цагийн тэр мессежийг одоо хүртэл авч явж байна. Тэгвэл одоо ингээд тодорхой бүлгийн хүмүүст яг энэ сонгодог урлаг тодорхой төвшний буюу илүү төвшний таашаалыг таашааш дээр нь бол зөв хөгжмөөс хүн таашаал авч байгаа гэж ойлгож болох уу? За таашаал биш байж болох та өөрийнхөө тайлбарлах. Зүгээр би ихмлээд ингэчээ. Тэнгүүд энэ бүхнийг тодорхой бүлэг хүмүүст л яваад байхад хэр урт настай байх бол гэж би бодоод байгаа. Мас их биш яваалаа. Би буруу бодож магадгүй. Яг тэгвэл би өөрөө яг нарийн судлаагүй учраас хэр их хэмжээний хүмүүст хүрж байгаа энэ бол яг одоохондоо мэдэхгүй байна л да. Яг одоо нөгөө миний сонгоцсон мэрэгжил болохоор би ясаа аявих боддог л да. Яг мэрэгжил сонгох үедээ тэр тусмаа бүр их боддог. Одоо манай хөгжмийнхэн бүгд боддог. Ер нь энэ мэрэгжлэр явхад яах вэ гэд хамгийн энгийн асуулт байгаа байхгүй. Тэгэнгүүт мэдээж Монголын нөхцөлд бол сонгодог урлаг хит зүг тэр талтай бол үнэхээр хэцүү. Хэрвээ харин нөгөө урт хугацааны тэр одоо мөхчийн үү гэд юм мөхнө гэдэг чинь бас урт хугацаа шүү дээ. Яг тодорхой хэмжээнд хүмүүс баг сонсдог болсон уу гэвэл үнэн. Одоо сүүлд гарсан судалгаагаар сонгодог хөгжмийн сургуулийн эсэхчэд хуучин үеэсээ цөөрж байгаа. Тэгтээ нөгөө дэлхийн одоо галуу юу лээ дэлхийн төв зэг солигдно гэдэг шиг цэгүүд нь солигдоод байгаа байхгүй. Европ сонгодог урлагийн төв байсан бол одоо Аз төв нь болсон бүх юмд. Тэгэхээр мөхчийн үү гэвэл Азад мөхөөгүй. Мөхчийн үү гэвэл Монголд мөхгүй. Ойрдоо ирээдүйд мэдээж бүх юм мөхнө. Тэгэхээр нөгөө нэг байршлан солигдож байгаа. Европыг бол мөхчийн үг гэвэл би тийм ээ харьцангуй тийм ээ гин. Яг л Европод сүүлийн үед нөгөө Моцарт битгон байхгүй шүү дээ. Шопен хүмүүс Шопены бүх зохиолыг сонсоор байгаа уйдаа дуусвал тэр бол мөхөл. Тэгтээ нөгөө Шопен тэгэхээр нэлээд жоохон сүүл үеийнх юм байна. Тийм 19-р зуун арай хойшоо. Тэгээд тэгтээс нөгөө нэг аливаа хэмжээнгэл мутацлал хэлбэрээ ингээд өөрчлөгдөг штеп. Яг тэр үеийн хүмүүсийг л зөвхөн сонгодог гэж бодвол тэр хүмүүс мэдээж хуучирч эхэлж байгаа. Би өөрөө хүртэл заримдаа за одоо над вайрал юм а болоо гэж хэлдэг. Одооны хөгжмийн зохиолчид сонгодог хэлбэрийг бариад яг одоо тэр оркестрт нь тэр дөрвөлт нь дуурт нь зориулаад шинэ юмыг нийлүүлэх төгжим зохиож байгаа. Жишээлбэл одоо киноны хөгжмүүд чинь хэрвээ бас сайн найруулгуудыг харуул Harry Potter-ийн хөгжим жишээлбэл шүү дээ. Киноны саундтрак мөн л дөө. Гэхдээ оркестрт сонгодог хэлбэрээр яваад ах хүмүүс тэр нь дуртай. Ханс Зиммер шүү дээ. Ханс Зиммер бас байж тээ. Хүмүүс үнэхээр одоо хаанчсан яриад л мэдээд л дуртай л байгаа таахгүй. Тэгэхээр тэр талтаа бол мөхчийнө гэвэл үгүй баха. Миний мөхчийнө гэж асуулт нь яг хоо өөрийнхөө энэ хай класс байдлыг хадгалах гад эволюцт буюу одоо нөгөө нэг хувьсэлд баг ороод идэг юм шиг санагдсан л та. Гэтэл одоо мэдгүй миний хувьд тэгж анзаарчихсан байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо мэргэжлийн хүний хувьд одоо сонгодог гэж маань яаж хувьсч чинь, яаж орчин үе рүүгээ орж ийн, эсвэл бол тодорхой одоо юу гэх юм нэг жоохон зайгаа бариад яваад байна уу? Яг саяны хэлсэн жишээнүүд бол яг ерөнхий тал хариулт нь байна л да. Гэхдээ зүгээр яг сонгодог хөгжим тоглоод байгаа шүү дээ. Тэр чинь сонсоход бол тэрнээс өөрөөр өөрчлөгчвөл үндсэн чанараа алдчих уу. Одоо фантази бол зүгээр өөр аяыг тоглож байгаа болохоос яг л оркестр тийм мэтчлэн гоё киноны хөгжимд киноныхоо уур амьсгалтай тохирсон хэсгийг тоглож болж байна. Тэгэл ингээд зөвхөн киноны хөгжим ч юм уу зөвхөн хэсэг бүлэгт ингээд яваад байх нь ер нь бол асуудалгүй л гэж хэлж болох юм байна тий. Яг энэ байдлаараа яваал гэж болон төв өөрчлөөд наачтай үнэхээр хэцүү асуулт юм байна. Одоо нөгөө нэг хипхоп хөгжим мөхөөд энэ байдлаараа л яваад хав гэхээр хипхоп хөгжмийн чи эссенц нь өөрөө нэг тэр юм наад байхгүй. Классикийн чи эссенц нь өөрөө мейнстрим байж чадахгүй. Угаасаа яг байж чадна л да. Үгүй хүмүүс өөрчлөлт шүү дээ. Хүмүүс миний асуулт бүр зөрчилд байна. Үгүй айгуу тийм олон талтай асуулт байгаа байхгүй. Хүмүүс ингээд би өөрөө ч гэсэн боддог л да ингээд мэдээж зохиолын дуу сонсдог шиг би Монголд классик хөгжмийг
тарааж чадахгүй. Үнэхээр чадахгүй. Би одоо чинь сонгодог хөгжмийн тухай энэ тэнд хүмүүс ингээд айгүй их надад ярьдаг байхгүй төгөлдөр хуурын хичээлийг юу инстаграмаар заагаач гээд би тэгвэл тэр чинь эссенц нь алдагдчихна. Би энэ даралтыг ингээд дар гэж ярьж болно. Классик гэдэг тэр эссенц чинь амар урт хугацааны туршид бий болдог зүйл байгаа таахгүй. Тэгээ миний энэ тайлбарлаж чадахгүй юмыг одоо хүмүүс зарим нь амар сайн ойлгоно үзэгчд. Хинүүс ойлгох вэ гэхээр одоо хүүхэдтэй олон жил сонгодог хөгжим сургасан эцэг эхчүүд эсвэл өөрсдөө нэгэн үе сурсан хүмүүс миний энэ хэлж чадахгүй байгаа санааг ойлгоно. Яагаад гэвэл энэ өөрөө урт хугацааны туршид үр дүн гардаг. Тэгээд би түрүүний жижигхэн юм хэлсэн шүү дээ. Subconsciously хүнийг хүмүүжүүлдэг юм. Заавал үгээр нотолч яагаад байхгүй сонгодог хөгжмөөр хичээлсэн хүмүүс арай өөр байдаг. Тийм. Тэрийг бол би хариулж чадна. Энэ талаар би одоо нөгөө неврологч биш болохоор хэлж чадахгүй л да. Гэхдээ судалгаанууд зөндөө байгаа шүү. Тийм байлээ. Би яг өөртөө ч уулзах учраас одоо гэрийн даалгаврыг гэдэг юм судалж үзсэн. Тэгээд нөгөө нэг алдартай яриа байдаг шүү дээ. Хоёр ихэр хүүхдийг билүү. Нэгэнд нь сонгодог хөгжим сонсоход, нэгэнд нь рок хөгжим сонсоход тэгсэн чинь том болоод зан характерын үед хоёр өөр хүүхэд болсон гэл тэгээд гэхдээ яг ер нь бол хоёр ихэр хүүхэд гэсэн зан характерын үед бас ялгаатай байдаг л да. Гэхдээ нөлөөснийг үүсэхгүй ягаад гэвэл ерөнхийдөө neuroscience талаас бол сонгодог хөгжмийн гол нөлөөлөл нь cognitive behavior гэж ярьдаг. Таны мэддэг чадвар, сэтгэн бодох чадварт нь одоо эргээр гэх юм уу тавчрандаа нөлөөлдөг гэдэг ийм судалгаанууд бол ер нь харагдчихлаа. За тэгээ миний нэг яг ийм мэргэжлийн хүнтэй уулзаал асуумаар байдаг юм аа. La La Land кино миний хамгийн дуртай кинонуудын нэг. Тэрэн дээр яг City of Stars гэдэг дуу байдаг. Тэрний ард байгаа за ер нь бохир бүдүүлгээр хэлэхэд нэг томьёо байгаа. Математикийн томьёо шиг. Яг энэ нотны араас энэ нот яваад тэр мажор юу дээ минор юу гэдэг тийм мэдгүй уушуучлаа. Тэгэнгүүт тэр нь яг хүний сэтгэлийг амар хөдөлгдөг яг тийм комбинац юм байна л та. Тэр үнэн үү? Одоо би яг зөвхөн La La Land киноны ах гэж бол ярьж чадахгүй. Айгүй одоо юм ашигласан гэсэн тэр томьёог. Тийм. Одоо тийм логикуудыг судлаачд гаргаад байгаа үнэн. Яг л ингээд бүх юм амар сонирхолтой байгаа байхгүй. Одоо миний тайлбарлаж чадахгүй юм таны яриад байгаа хүмүүс ихэнх үйлдэлийг ингээд анзаардаг үйлдэлэр. Одоо чинь сонгодог хөгжмийг дахиад хэлье би магтаагүй шүү. Ямар хүмүүс анх ингэж одоо сүүлийн үед нөгөө нэг одоо өөргөн жишээн дээр ярьж байгаа хгүй. Над дээр амар олон хүмүүс би төгөлдөр хуур хүүхдийг сургамаар байна. Эсвэл би сурмаар байна. Яаж сайн багш болох вэ? Энэ одоогийн Монголын нөхцөлд маш их болсон. Бүр багш нь олдохгүй. Ингээд дэндүү эргэлттэй байгаа мэрэгжил байгаа байхгүй. Тэгээд яагаад ийм болсон бэ гэхээр тэр нөгөө нэг бар ээж гэдэг алдартай ном эсвэл еврей югаар хүмүүжүүлэх нь гэдэг ном хүүхдийг сонгодог хөгжмөөр хичээллүүлэх юм бол хүүхд чинь илүү ухаантай IQ-ны чадвар өндөртэй илүү одоо дараа төлөв тийм хүн болно гэд гой гой юм бичсэн байгаа даа. Тэгээ энэтэй холбоотойгоор эцэг эхчүүд маш ихээр сургаж байгаа. Тэгээд тэр сургасан хүмүүс нь ингээд анзаарж байгаа юм нь хүүхд нь үнэхээрээс яагаад тийм somehow тийм болоод байгаа. Сургаагүй хүүхдээсээ яг тэрэн шиг энэ анзаарлаар хөгжмийн одоо артлын тэр математикийн томьёо шиг юмнууд байдаг гармонууд гармоны томьёо мажор минор яадаг гэд энийг баярлуулсан жоохон тийм сүүлийн тэр байтугай нөгөө нэг герцийн хүртэл тодорхойлоод манифест гэж тэр герц илүү аз жаргалыг дууддаг дэлхий бол одоо дуу хоолой ертөнц мөртөнц гэж бүр тийм болоод байгаа штэ тэр би үгүйсгдэггүй. Гэхдээ 100% бас yes гэдэггүй. Яг л би тэр их судалдаг хүн биш. Миний амьдрал дээр анзаарснаар би багш бас өөрөө сурсан дээр анзаарснаар тийм томьёонууд байдаг. Тэгээ бас бид нар яагаад ихэнх дуунуудыг наа чи нөгөө тооны субдоминант доминант л штэ гэж ингээд шоолж ирдэг байхгүй нэг 3 хан аккордтай гэж ихэнх дуунууд одоо K-pop дуунууд ч гэсэн сүүлийн үед нөгөө Seraphim гэдэг хамтлаг байдаг штэ. Тэдний одоо чинь гармон нь илүү дэчгүй орж ирээд байхгүй. Яг сонгодгуудтай арай илүү таалагдахаар наач мажор минор холцсон байна. Минор явж байгаад нэр нэгтэй мажорыг авчлаа гэд судлаачид бид нар хоорондоо ярьдаг. Тэгэхээр team logикуд байгаа. Тэрийг яг ингийн хүмүүс угаасаа мэдэх боломжгүй одоогоор энэ чинь айгу математик тайлбарлаад өгч болно шүү дээ. Тий. Одоо шинэ Ханс Зиммерийн саяхан нэг газар би нэг лекц уншсан байхгүй гадаад ямнэр тэгсэн чинь нэг тэдний ажилчин надаас асууж байгаа байхгүй Ханс Зиммерийн хөгжмийг сонсоод би ажиллаа гэх юм уу хичээлээ ихээр ингээд илүү төвлөрдөг. Яагаад?
тэр амар сонирхолтой асуул. Зарим одоо нөгөө нэг эцэг эхчүүд хэлдэг штэ хүүхдээ та нарт дэндүү их спойлдод байна. Хүүхдээ ганцаардвал, хүүхдээ эм орвол, хүүхдийг ингээ бүх юм нь айчаад бүх аз жаргалаар хангаад наа чи одоо юм ойлгохоо боллоо гэж ярьдаг штэ. Яг тэр шиг хөгжимд нөгөө жоохон гуниг мэдрүүлдэг тэр миноруудын жоохон өгчгөөр ингээ холиод явхаар анхаарал сайн төвлөр байдаг. Минор дундаа субдоминантын минорч гэдэг юм уу? Экос эрүүл амьдралын ус. Тийм. За яг наадхан дээр чинь миний дараагийн асуулт асуух айгүй гоё жишээ дурдлаа. Европ буюу за яг энэ миний өмнөх дугаар дээр ярьжсэн тухайн улс үндэстэн тухайн бүс нутагтай ялангуяа Монгол шиг удаан түүхтэй ард түмэн олон үеийг илээж амьдрахад удамшлын мэдээлэл дамждаг. Тэгэхээр тухайн хүнд өөрийн мэдлгүй буюу төрөлхийн гэж бид нэр ярьдаг. Төрөлхийн таатай зүйлс байдаг. Төрөлхийн таатай хоол хүнс гэж байдаг. Төрөлхийн таатай цагуур гэж байдаг. Төрөлхийн таатай хувцс гэж байдаг. Төрөлхийн таатай хөгжим гэж бас байна. Тэгэхээр бидний язгуур урлаг бидний амьдралын маяг буюу олон үед одоо дамжиж биднэрт цугларсан удамшлын мэдээлэл тохирохуц юм гэрцтэй давтамжтай үйлдэлтэй юм байгаад байгаа байхгүй юу. Тэнгүүд яг саяны хэлсэн жишээн дээр би айгүй сөрөг байдаг нь болохоор хүүхдийн ганцаараа гин байлга гэдэг. Аз хүмүүст угаасаа зөхгүй генетикийн үед. Бид нэр хүүхдээ нөгөө нэг арьсаараа мэдэрч тэрвэрч авч унтдаг ард түмэн учраас тэр нөгөө нэг sleep training гэж яриад байдаг хүүхдүүдийн нөгөө нэг ханхуу өрөөнд үлдээчдэг шүү дээ үйлүүлээд тэр мөр бол Монгол хүүхдийн сэтгэл зүйн онцлог угаасаа тохирохгүй байхгүй. Яг энэ дээр сая урган гарсан асуулт чи яг энэ дээр энэ сонгодог Европ буюу за нэг зүгээр нь ойлгоорой цагаан арьстай хүмүүсийн энэ юм маань Монгол хүнд хэрхэн тохирох вэ гэж юу? Ийм ажиглагдсан юм байна уу? Хөөх наа чи ямар том асуулт гэдэг шиг. За одоо би өөрийнхөө хувийн бодлыг хэлэхгүй бол энэ бол миний энэ тухай судлаагүй юм чи одоо худлаа тэгсэн гэж баталж чадахгүй шүү дээ би тэгхгүй. Миний хувийн бодол бол нөгөө монголчууд ярьдаг шүү дээ. Баруун аймгаас бэр буулгаарэ зүүн аймгийн хүн нэг нутгаас битгий яа нөгөө цус ойртноо 3 үе дамжаад яасан бол болохгүй гээл те нохоогч гэсэн тийг ингээл ярьдаг. Бүх юмд би энэ мөнхийн хууль гэж боддог. Хөгжимч гэсэн. Монгол хүн заавал одоо энэ миний хөгшөрч байгаа сүулт ойлгосон юм. Монгол хөгжмөө судлах хэрэгтэй байна. Таашаах хэрэгтэй юм байна. Бид нар яг тэ би жишээлбэл 6 настайгаас классикаар өссөн. Монгол юм ярих. Монгол юм сонсохгүй, монгол ном уншихгүй, монгол кино үзэхгүй, монгол мяа гэдэг тийм үнэхээр тэгээ өссөн байхгүй юу? Тийм. Өөрөө тэгээ тэрэндээ үнэмшсэн. Тэгээд одоо нөгөө нэг гадаад их сураад ч гэдэг юм уу эсвэл зөндөө одоо юм үзээд эсвэл насан ч болж байгаа за мэдгүй. Монгол юмыг хүүхдэд монгол хүн гэдэг чинь монгол identity хэрэгтэй юм байна. Монгол өөрийн гэсэн нэг саяхан нэг тийм миний тийм сонсохгүй. Чи одоо монгол голын ирэг дээр очиж яах гээд байгаа. Сонгодог хөгжим сонсож голын ирэг дээр хөвтөж хөлөө гарах гээд байгаа. Бас нэр үний инээ төрөд байгаа. Монголд эсвэл уулын яриад гарчаа би Моцарттай айтсан тийм ямар классик байсан ч гэсэн би чи монгол хүн надаа яагаад ч ийсэн тэр мориур уртын дул нэлмэс тийм мэлтэлцүүлнэ. Тэгэхээр энэ бол монгол хүн угаасаа сонсох хэрэгтэй. Тэгтээ нөгөө нэг iOS 15 16 гэдэг шиг хэрвээ бид нар апдейт хиймээр байгаа бол би бас нөгөө хүүхдүүд ярьдаггүй та нар нэг хитрхийн нэг тал руу ингэж байна. Ахын бүгдийг авал та. Авч болохын одоо цаг үе чинь боломжтой. Европын тэр гоё дөрмийн авалдаа тэр Платоноос хүмүүс авцсан л шүү дээ. Грек Ромын алдаанаас авцсан л шүү дээ. Бүх юм нь байж шүү дээ. Тэрийг ахын аваад дахиад апдейт хийчихлээ. Тэгэж чадаад одоо манай хүү биш шүү дээ. Эсвэл одоо маникюр артист сая мэт дээр монгол хүн илүү байлаа шүү дээ. Бид нэр авч чадсан маа таахгүй. Тэгэхээр би бол энэ тал дээр илүү даяарчлагдсан талтай үздэг. Тийм. Түрүүн ярианы хиндээ хэлсэн subconsciously буюу даалдах хувцраараа хүн хөгжмийг хүлээж авдаг гэдэг. Тэр нь болохоор яг хүний нөгөө баруун зүүн тарих гэл одоо хүн болгол баг ярьдаг болсон л та. Нэг нь уралгаа, нэг нь сэтгэн бодохаа гэл хонгол хуваагал ярьчихж байгаа. Тэгэхээр тэр чин дуун дээр яаж ийм нөхлөр үгтэй дуун дээр яаж ийм нөхлөр үг нь нэгдлийн ажиллуулад одоо хөгжим нөгөөдлийн ажиллуулангууд тэр нөгөө бурхны
одоо сургаал гэдэг чинь тэгж ороод байгаа байхгүй. Тэгэхээр би бол бас яг өөртөө чинь санал нэг юм. Сүүлийн үед яг би өөрөө амар хипхопор өссөн. Би бол хипхоп явуулаа. Хэмчөө би дааг чөлөө цагаар манай сурагч тэгж одоо тэгэхгүй. Багшаатаа чөлөө цагаараа өстө өдөржин модер сонсдог. Үгүй уучлаарай. Би дандаа хипхоп хөгжим машиндаа сонсдог. Нэрээ шүү. Тэгэхээр тэр бол одоо хипхоп сонсдог хүн тийм, рок сонсдог хүн тийм, классик сонсдог хүн тийм одоо тэр үе үнэхээр биш. Тэр байтугай судалгаанууд нотолсон шүү дээ. Хипхоп сонсдог хүмүүс илүү нөгөө нэг стресс багтай байдаг, ритмик сайтай, эвсэлтэй. Рок сонсдог хүмүүс амиа орлого нь бага энтергээ. Тэгэхээр тэр тал дээр rage буюу бухимдлаа гаргацдаг байна шүү дээ рок нь. Яг миний хэлэх гэж байгаа санаа нь болохоор хипхоп дуу маань болохоор миний сонсч ирсэн хипхоп дуу гэхлээр яг нөгөө мессежний ирүү яваад байгаа байхгүй юу. Нийгмийн шүүмжилдэг, цаг үеийн шүүмжилдэг одоо ялангуяа Америкийн өнгөт арьсмууд бол одоо нийгмийн дарангууллыг эсэргүүцсэн үе. Монголынхан бол бас төр засгаач гэдэг юм уу. Одоо энэ ардчлалын шилжилтийн дараах үеийг дуулж ирсэн. Одоо болохоор ер нь бол надад өгж байгаа мессеж нэг таалагдахгүй байгаа. Яг одоо чиний охины ингэн миний охины тий. Тэгээд мөнгийг ингэж чинь ч гэдэг юм уу те эсвэл бол нэг энэ subconsciously ороод байгаа шүү гэдэг зүгээр боломж олцсон дээр нь би зүгээр дурдах гэсэн юм. Тэгэхээр дуу хөгжим гэдэг болвол ямар чухал вэ гэдгийг би нэг твитнээс харж ирсэн. Лифтэнд яагаад сонгодог гэж юм явах болчихвоо. Тэгээд тэр яг хөө зарим үнэтэй газар л явдаг л та. Зүгээр бүх лифтэнд явдаггүй. Гэхдээ нэрээ анзаарсан чинь үнэтэй зочид буудал байна уу? Юу байна уу те? Лифтнүүд нэг юм хөнгөн сонгодог гэж юм явж идэв шүү дээ. Тэр нэр яага байхгүй болчихоо гэж бодохдоо би яг тэр үед хөгжмийн хэр чухлыг жоохон анзаарсан байхгүй. Хөгжим амар чухал. Бидний амьдралын юм сонин моментуудад одоо юу гэдэг юм завгүй үед хүн чинь ингээл яарал явж ангууд лифтэнд оронгуудаа ингээл лифтийг хурдалчаасаа гэж бодож байгаа. Тэгэхэд ингээд намуухан сонгодог хөгжим явж байхад хүн нэг хоёр гүнзгий амсгаа авна. Тэр магадгүй тийш ороод бүтээх гэжсэн амжилтанд нь ажилд нь хэрэгтэй ч болох юм билээ те. Хөгжим ийм амар чухлыг би тухайн үед бодож байсан. Тэгэхээр бид нэр сонгож сонсож байгаа хөгжимдөө уг нь бол анхаарах хэрэгтэй байгаа. Тэгэхээр байнга нөгөө хаалн талн миний бууд гэдэг юм сонсох. Тий. Жохон эвгүүлдэ ер нь болол тэгээ би ер нь бол айгүй олон төрлийн хойл сонсох дуртай. Гэхдээ одоо удлаа яриад их сонгодог хөгжим бол би угаасаа нэг сонсож чаддгүй. Миний мэддэг сонгодог хөгжим ханс зэмэрлээ. Тийм. Тэгэхээр ер нь бол хүмүүсийг яг тэр subconsciously гэдэгтээ бас анхаарч сонсох хөгжимд анхаарч байгаасай гэж бодож байна. Миний бас нэг сонирхдаг юм. Сонгодог хөгжим яг дисциплин бас суулгаж байгаа л да. Тэр чинь амархан сурахгүй шүү дээ. Нэлээд хэдэн жилийн хөдөлгөөн байгаа. Ялангуяа төгөлдөр бол эхнээс нь да гэл те. Ингээд дисциплин суулгана гэдэг бас хүнийг дараагийн одоо юу гэх юм төвшнөрөө сэтгэхэд нөлөөлдөг юм болов. За төгөлдөр хуурыг ер нь дунджаар эрт сурвал илүү хурдан сурж байгаа хүүхдүүд бага насндаа. Одоо нөгөө нэг дахиад сүүлийн судалгаа чинь одоо миний үе 6 настайгаас авдаг гэсэн. Одоо манай амар Азууд чинь 4 настай нэг хэсэг болсон байхгүй юу. Тэгээд тэрний одоо хар нөлөө гэж яриад байгаа над тэр баахан 4 настай хүүхдээ ирээд бараг ингээд хөлт ороогүй хүүхдээ хөлтөр уур заах хэрэгт би унаа тэгээ үгүй гэхэд аягүй хэцүү. Тийм байсан нэг хэсэг би үгүй л гэдэг байж агаад одоо тэгсэн 4 настай хүүхдүүдийн сэтгүүн үнэхээр өөр болсон бэлээ. Сүүл рүүгээ одоо 3 настайд орж ийн. Зарим нь 2 настай хүүхдүүд бараг л дуугаар хичээллүүлэх гих мэтчлээ. Тэгэхээр нөгөө хүмүүсийн сурдаг subconsciously ингээд нөгөө нэг яг нөгөө еврей хүмүүжил гэдэг юм яваад байгаа байхгүй. Хүүхдийг ухаарч амжихаас нь өмнө одоо сэтгэж ухаарч амжихаас нь өмнө тэрийг суулгаад тэгээ нөгөө Монголд яагаад хайртай болдог их орон сэтгэлгээ энэ төр гэдэг чинь яг тэр насандаа Монгол хоол идсэн учраас Монгол агаараар амьсгалцсан учраас гэдэг ба штэ. Тэгэхээр тэр агаарыг хүчээр бага наснаас нь суулгах гад Азууд бага наснаас нь сонгодог хөгжмөр хичээллүүлээд байгаа. Тэгээд яагаад дахиад л яри яагаад заавал хипхоп ч юу ч биш сонгодог хөгжим гэдгээр нөгөөтг нь зузаан одоо ботном шиг л байгаа байхгүй. Мэдээллийн сан нь айгүй их. Мона Лизаг яагаад тэрний жижигхэн зургийг хүмүүс Франц руу очиод үзгэлээд юм. Тэр эд шидэн нөгөө нэг нано технологиор тэр эртний юм ингээл олон давхрахтай байсан, вэйлтэй хүртэл байсан. Тэр гэл нарийн давхраг нь гарч ирээд хүмүүс вау гэдэг ба штэ. Яг тэр шиг классик хөгжим судлах тусам ингээд хуулраал мэжгэн дуустдаг. Энэ тэрэндээ л
байгаад байгаа хгүй. Тэгэхээр тэр олон давхарга юмыг бага наснд нь шууд хүчээр эцэг эхчүүд хийх сонирхолтой болсон. Мэдээж хахир хатуу нөгөө нэг жүжигчин амар хөөрхөн эмэгтэй жүжигчин юм лээ нэр нь марчиж. Тэр эмэгтэй Тэдийн нэг ярилцлаган нэрээ тэгсэн байсан шүү дээ. Хүүхдүүдээ классикаар хичээллүүлээ. Тэд нар чинь төвчээртэй болно. Яа гэвэл төлтөр уур давтчаад тэд нар хейтлэн, уйлна. Яа би энэ тэнэг хөгжмийг өстой дахиж тогломооргүй ингээ тэгин тэгээ буцаад хийн. Тэгсээр хагаад хүний дисциплин суудаг. Тэгсээр хагаад нэг л мэдхий чи тэрийг чаддаг хүн болоод тэгээ subconsciously дахиад би энийг чадсан хүн гэдгээр өөрөө бахархаж эхэлнэ. Тэгэхээр сурах гэд. Тэгэхээр team систем одоогоор яваад байгаа. Тэгэнгүүт за яг хоёулаа давуу талыг нь бол ерөнхийдөө ахиж ярих шаардлагагүйгээр ерөнхийдөө тодорхой ойлгомжтой байна. Харин яг магтаад байгаа юм шиг байна. Харин тийм. Тэгэнгүүт за тэр эрт 4-6 наснд эхлүүлнэ гэхэлэр хүүхдийг жоох өрөөсгөл болохгүй юу? Тийм эрсдэл байхгүй юу? Хитрхи яг одоо за би бүр амар зүгээр миний бодол биш заа юу. Би зүгээр ингээд нөгөө гаргаж ирэх гэж байгаа өнцгөө тодорхойлохын тулд би ийм сонгодог гэдэг ийм хүүхд үйлдвэрлэхгүй юу гэж яагаад байгаа байхгүй юу? Би бол ийм сонгодог гэдэг. Одоогийн дэлхийн нөхцөлд их боломжгүй л дээ. Тэр нь бол сошиал медиагийн тий, арай гэж харин тэр сонгодгийг чи харж сууш тий яг түрүүний ярьсан жишээ шиг. Бүр ийшээ өрөөсгөл болох гээд тахтан жоох наашаа татнаа гэж байгаа байхгүй юу? Өөрөө чи илдэр нас яваад гэдэг шиг би бас амар хитрхийл Монгол руугаа л татах гал байна. Ер нь бол миний хувьд бол одоо эцэг эхчүүд маань тэр еврей хүмүүжил гэдгийг ер нь их сонирхож байгаа гэж өөрөө чи ярианаас ойлголоо. Одоо сонирхохоос гадна хэрэгжүүлж байгаа. Би бол мэдээгүй юм байна. Тэр бол надаа бас сонирхол сонсогдож байна. Тэрний зүг бурууг ер нь цаг хугацаалаар болох яг Монгол хүмүүст еврей хүмүүжил гэдэг тохирох уугүй юу гэдэг. Тэгэхээр яг тэр чигээрээ бас яг сая айгуу гоё үнцэг гарлаа. Ер нь хуучин бол ингээд нэг юмар эрт хичээл зүгт бол яг тэрүүгээрээ л амьдрал нь яг тэр хэвэндээ цутагтаа явждаг байсан. Тэгж бодоод ер нь бол асуусан юм. Одоо л ер нь гайгүй гэж үзэж байна тийм. Харин ч баг одоо дэлхийн ертөнцийн хамгаалалт болоод байгаа хгүй protection system. Тэгээд тэр утгаараа Монголд одоо хөгжөөд байгаа хгүй. Манай Азийн орнуудад хитрхи нөгөө нэг дэлгэцний хойно суугаад юм мэдээл тэгдэг цаг үе ирчлээ штэ. Тэгээд тэрний эсрэг тэмцэж байгаа. Тэгээд дэлгэцнээс нь салгах хугацаа нь тэгээд нөгөө эцэг эхчүүд хүчээр тэгж чадхаа болцоо одоо зоддаг загиндаг аав ээж ахгүй subconsciously хүүхдээ юу хэрэгтэй гэхгүй л бүх гарсан судалгааны дагуу яг одоо цаг үед тэгж яваад байгаа. Тэгээд заримдаа ч би бас өөрөө мэдгүй шүү дээ. Би залуу хүн үр дүн яаж гарсан юм. Тэгэл зарим найзууд классикаар хүмүүцэн эсвэл хөгжмөчийн хүүхдүүд арай өөр идэх нэг хүн чанартай байдаг ч юм уу. Тэгж ярьдаг. Тэгээд эсвэл зарим 3 хүүхдтэй айл классикаар одоо нөгөө private хичээл авна штэ. Тэр боломжгүй нэгийг л сургацсан байдаг. Тэгээд хэдэн жилийн дараа харамсдаг. Бүгдийг яаж чаа сургачихгүй яава. Тэр хүүхэд маань арай нэг тийм доктор сууршилтай гэдэг юм уу болсон гэж ярьдаг. Тэгэхээр одоо би харахад л магадгүй. Тэгээд тэр жишээнүүдийг тэр еврей хүмүүжил гэдэг ном тусгасныг манайхаа одоо уншаад тэгжиж магадгүй. Европын бусад орнуудтай харьцуулбал Европч угаасаа классикч баг маа сурлаг болсон шүү дээ. Сургуульд нь бидний мэрэгжлийн сургууль заадаг юм заагаад одоо ингэж байгаа юм чинь. Энэ завшааныг ашиглаад бас үзэгчтэй нэг сонирхолтой эрүүл мэндийн факт гэх юм уу ярихад хүүхдийн баруун тархины хөгжил нь 3 хүртэлх наснда 85% нь одоо хөгждөг гэсэн ийм одоо судалгааны дүгнэлт гэх юм уу. Тэгэхээр сэтгэн бодох буюу юмыг өөрөө учрыг нь олох, аливаа асуудлыг одоо шийдвэрлэх чадрууд ихэнх нь 3 хүртэлх наснд суудаг баг. Тэгээ энэ үед дэлгэцний одоо хамааралтай болох нь яг тэр цаашдаа үлдсэн амьдралд нь альва асуудлыг шийдэх юм сэтгэл зүйн ч гэдэм үү те. Одоо нэг EQ энэ төр гэж яриад байгаа ш. Тэднэрт нь сөргүүр нөлөөлөх эрсдэлтэй байгаа байхгүй. Тэгэхээр ер нь одоо эцэгчүүд бүгд сонсож байгаа. Дэлгэцний хамаарал муу гэдгийг. Тэгэхээр тэрнээс яаж гарах уу гэдгийн бас нэг гарцсан хөгжим. Тэр дундаа классик хөгжим. Магадгүй бус хөгжимч хийж болох л байна. Гэхдээ ер нь классик хөгжим илүү их суулгах байхаа. Миний бодлоор илүү олон цаг суулгах. Тийм миний анзаарч байгаа манай одоогийн Монголын одоо эцэг эхчүүд одоо тэг бараг л манай үеийнхэн л да айгүйх юм судалдаг болчихж тэгээд илүү тийм serious юм сонирхдаг болчихж тэгээд хүүхд
хүүхдтэй юу хэрэгтэй, манай хүүхдийг яагаад аавь гэдгийг анзаараад тэгээд тэрийн засгаж нилээдгүй оролдоод байгаа. Жишээ нь би нэг одоо Facebook гүйлгдэг байхгүй. Тэгээд саяхан нэг Facebook-ийн видеог харсан чинь сонгодог хөгжим хүний тархинд яаж нөлөөлдөг вэ гэдэг. За миний хувьд бол нэг хүн тоохооргүй асуултанд бүр ингээ хэдэн мянган хүн тэнд комент лайк ямар сонирхолтой сэдв бэ, энэ сэдвийн тухайд дэлгэрүүлээ чинь тэр гээд комент бичсэн. Тэгээд анх надад нөгөө санал тавих чинь би монголчууд миний яриг сонсгоо гэж бодож ирсаахгүй нууцхан. Тэгээд тэр видео надад нөлөөлсөн ер нь бол хүмүүс ийм сонирхтiin байна, хэрэгтэй гэж үзэж байгаа минь окей, хэрэгтэй гэж ивэл би чадлаараа яа гэж бодсон ер нь. Би ч гэсэн яг ингээд нөгөө одоо гадны үг гэх юм уу юу гэх юм. Одоо энэ талаар сайн мэдлэхгүй учраас бодож байгаа хгүй. Ер нь одоо хүмүүс хэрэг сонгодог гэж mig сонирхож байгаа юм уу? Бараг 70 болчих юм уу гэнэ. Тоглоомоор хэлэхэд бол тэгж бодоод тэгээд ер нь бол яг энэ сэдвээр ярилцъя гэж бодож исэн бас өөр дараа манай нэг орох зочин байгаа. Тэр үнтэй бас хөгжмийн талаар яриа гэж бодож. Тэгэнгүүт одоо хүүхдүүд тэгэхээр их байгаа гэсэн үг үү? Маш их үү. Энэ бол бас сайн мэдээ байна. Тий. Тэгэхээр бас яг одоо энэ эцэг эхчүүд маань судалдаг гэдэг өөрөө хэлж байна. Энэ дээр нэмээд яг эрүүл мэндийн боловсролын давхар одоо би одоо ингээ өгөхгүй оролдоод байгаа шиг ер нь ингээд хамтраад одоо ангаа охин бол ингэдэг болсон шүү. Туучин бол ангаа охин нийтэд зориулсан юм нэг арга барилыг барьдаг гэсэн бол одоо хүн болгонд төгөрсөн онцлогтой болчиход байгаа байхгүй. Тухайн биеийн онцлогч гэдэг юм уу. Тэр нас хүсэнд нь таруулаад тэрэн шиг одоо хүүхдийг энэ талаас нь урлаг талаас нь ингэхэд бас энэ талд нь эрүүл мэндийн нэг боловсролын цогцоор орж идэгэл болмоор байна. Бид нэр одоо хүүхдүүдээс хэлэхгүй болвол одоо нэг 30 гарцсан хүмүүсийнхээ эрүүл мэндийн боловсролыг засахад жоохон оройтсан л санагдаад. Би яг санал нийлж байгаа гэж. Нөгөө манай одоо сурагчд ч юм уу те эсвэл би өөр дээрээ харахад хөгжмийнхаа хитрхийх нөгөө суухаас өөр аргагүй байдаг. Тавтахаас өөр аргагүй, уншихаас өөр аргагүй. Агуулгын ойлгох гол суугаал байдаг. Тэнгүүт би физиологийн өвдөж эхэлдэг. Нэг сул юм өрөөнд дотор л байж идэг. Тэгэхээр би өөрөө тэрийг би идээрээ мэдж байгаа болохоор эцэг эхчүүдтэй за хөгжим сурах чаа та хүүхдээ хайртай юм чинь усан цэлүүлчихье. Тенсэнд явуулчихаа. Заавал одоо волейбол гар хуруу гинтэж нэг юм бол биеийн хүчний одоо физикл тийм сургалтууд заавал хэрэгтэй. Бүжгэнд явуулаад заавал тэгж бас зөвлөдөг. Бид нар тэртээ тэрнгүүл одоо нэг монгол хүмүүсийг гоё сайн болох тухай ярьж байгаа болохоор заавал зөвхөн сонгодог хөгжмөөр сурлаа гэд бас тэгж супер хүн гарахгүй. Нөгөө талын юмнуудын бодох хэрэгтэй гэж би бас яг боддог. Одоо юу гэдэг нэг сууж байгаа сандал нь ч юм уу те эргономик хөдөлгөөнд нь тэгэл дунджаар нэг хүүхэд өдрийн хичээл тэр хэр удаан суух вэ? 4 орой хичээлөө. Мэргэжлийн хүүхдүүдийг нэг дугаар ангийн сурагчийг 1 цаг, заавал 2 дугаар анги 2 цаг, заавал 10 дугаар анги 10 цаг заавал гэж ярьдаг. Өдөртөө. Тий. Одоо чинь миний хүүхэд нас бол би үнэхээр цонхоор хараад гадаа гармаар л идэвсэн. Тэгэхээр 10 цаг суудаг гэхэд чинь дунд нь юу яах тийм дасгал масгал хийлгдэг үү би? Яг нөгөө биеийн тамирын хичээл нь хөгжмийн сургууль болохоор илүү нөгөө нэг юу чадна, юу чадахгүй, юу хэрэгтэй гэл жишээл хитрхи удаан суух хуйг өөрн ч юм уу нурууны суулт үүсний сонголтууд аягүй хийгдэг. Гэхдээ Европын бусад орныг явал манад энэ жоохон мэдээж доогуур л та. Бусад орнууд бол ийм тусгай эмчтэй, тусгай зориултын дасгалуудтай судалгаа өндөртэй. Ер нь бол яг 10 цаг заавал 10 цаг биш шүү. Дасгалтгүй 10 цаг гэсэн үг биш л те. Суудаг байсан ч гэсэн тийм яриатай зүгээр. За окей би бас сонгодог хөгжмийн талаар зарим ойлголтуудаа цэгцэлж авлаа. Тэгээд Монголд бас нэг одоо хэнийч толгойд ордог асуулт шүү дээ. Монгол сонгодог хөгжмөөр яг мэрэгжил болгоод явал хоолоо болох нь ер нь хэрэгдэг юм байна. Одоо нөгөө нэг одоо цаг үеэсээ болоод байгаа байхгүй юу? Тэгвэл улсын төрийн байгууллагт бол манай улс өөрөө үнэлтгүй. Үнэхээр муу. Одоо цалингийн хэлхээс санаа зовмор. Манай улс ч энийг хайчаад байгаа. Бусад орн болохоор сонгодог урлагтаа Азийн орнууд одоо бүр хүч нэмж хятадууд жишээлбэл боловсролынхаа 45%-ийг уран зураг хөгжмийн хичээл болгоцсон сүүлийн үед. Энэ бол заавал шаардлагатай гэдгийг судалгаагаар нотолсон болохоор ингэ шахаж байгаа байхгүй. Монгол эндээс хоцорсон. Европт бол угаасаа заавал байх ёстой. Тэрнийхээ хэмжээгээр Европт хөгжимчдийн цалин хэрвээ манад байдаг хүмүүс одоо гадаад аявих шүү дээ. Манай байлаач төгөлдөр уурчид, дуучид
манай амар түвшин гэдэг дууч маань урагдаал яваал дэлхийн одууд тэгээ цалин тэд нар маш өндөр үнэлэгдэг. Монголд тэгдэггүй. Ямар биднэрт боломж өгдөг гэхлээр энэ дундаа нөгөө нэг сонгодгууд нь гэдэг юм уу төгөлдөр хуурчаад одоо утсан хөгжимчт нь нөгөө одоо чинь private хичээл өгөх боломжтой. Тоглолтод явах боломжтой. Эсвэл тэр фантази студио гэдэгт тэр боломжоор нийгэм дэмжиж байгаа. Одоо яад вэ? Хэрэгцээнд дэмжиж байна. Хэрэгцээнд дэмжиж байгаа. Тэрнээс төрийн бодлогоор улсын байгууллагаар гэвэл энэ үнэхэр хэцүү. Ирээдүйд бас яах вэ гэдгийг бодохоор одоо манай төр засаглал мэдэх гэсэн. Яг нь олон салбарт яг энэ асуудал Одоо цаг дээр тийм хэлбэрийн үед яг энэ асуудал аюул олон салбар дээр хөвчлөгдчүүл сайжрах уу гэдэг те. Тиймэрхүү л яриа ер нь явагдал дуусдаг шүү дээ. Гэхдээ яг миний хоёр дахь асуултан дээр Монгол хөгжимчид маань дэлхий рүү гарах боломж нь хэрэг байна. Монгол хөгжим амар түвшинч гэдэг юм уу ганц нэг тод хүмүүсээ бол бид нар мэдж байна. Хөгжимчд бол одоо юу гэдэг дөөрийн гоцол дуудлаач шиг тайзныг олд гараад те постныг олд гараад зогсохгүй шүү дээ. Ер нь бол миний мэдхээр миний таньдаг за өөрийн чинь ер нь бол урьж оролцуулж дамжуулж өгсөн хүмүүс маань бол харахад айгүй одоо олон улс тоглож байгаа харагддаг. Тэгэхээр тэр тал руугаа бас гайгүй болов гэж хараад байна л да. Монгол хүмүүс өөрөө за тэгэхээр одоо монгол хүний магтжээ гэдэг шиг. Монгол хүмүүс 3 сая цөөхөл ирнэ. Ингээд тооны хувьд хэрвээ логик тоогоор ярил бид нэр салбар болгонд айгүй мундаг олон байгаа шүү дээ. Тэгээд энэ талдаа харах юм бол монголчууд бараг дэлхийд сонгодгоороо өмнөхөр тэргүүлжин гэж ярил бараг хэлсдэггүй. Цөөхнийхөө хувьд амар төвшинж байна, балетчидч байна, бусад хөгжимчидч байна. Тэгээд бид нар харин нөгөө мундаг хүмүүсээ гадаад далтаад байгаа. Гимн. Одоо иргэншлэр нүү? Тийм. Одоо тэр хүмүүс чинь цалингаа бодоод Европын зүгээр заавал ингээд өөрийгөө зарлахгүй сонгодог хүмүүс чимээгүй тийм жаргалтай амьдраад байгаа байхгүй. Нэг оркестрт очиж суухад л хүссэн орноороо дандаа аялан тоглолт хийгээл олж байгаа цалингаа бараг марттал дээрээс нь private lease өгөх юм бол эсвэл нэг хүүхэд тэр хүний 30 минутын лекц зэрэг сонсгож хичнээн 100 евро өгж байгаа байхгүй. Тэгэхээр эрэлтийн хувьд санхүүгээ бодвол гадаадд бүгд амьдрах боломжтой. Тэгээд яг алдаад байгаа үнэхээр одоогийн нөхцөл байдалд үнэхээр хайртай үнэхээр тэгэл болгоол бид хэд одоо байгаад байна. Тэгээ инженерч бараг тийм инженерч гэсэн бас тэгээд байгаа юм шиг надад санагдаад байна шүү дээ. Манай салбарыг бол ярилдаггүй. Тий, яг адилхан ер нь газар хоёулаа ярихгүй хүмүүс ойлгож байгаа юм. Тэр нь л тийм. Тэгээ би түрүүн бас ярин дундаас гайхчихсан. Одоо жишээ нь нөгөө нэг Итали дээр энтер гэдгсэн шүү дээ. Одоо дөрөвч байт юм уу? Тэрийг нь орчуулах шаардлага одоо хүртэл байдаг юм уу? Заавал их хэлээр нь дуулах хэрэгтэй байдаг юм уу? Орчуулахаар нөгөө нэг үгийн бүтэц центр гээд нарийн юм бол дуулалтандаа тохирохгүй болоод тэгэл нөгөө классик гэдэг юм чинь классик гэдэг үг дэндүү олон утганд ашиглаад байгаа чи энэ байгаа байхгүй яг тэр оригинал тэгээд байгаль дуур гэдэг юм уу илүү натур юм гэдэг юм уу сонгодог хөгжим тэр утгаараа классик болчиход байгаа. Яг Итали хэлний имийг Италиар нь, Герман хэлний имийг германаар нь, латин имийг латинаар нь. Тэгээд тэрийг сонсож таашааж байгаа хүмүүс бас магадгүй Итали хэлтэй, Герман хэлтэй, латин хэлтэй ч юм. Тэгээд ингээд сонгодог гэдэг юм болгоод байгаа. Экос эрүүл амьдралын ус. Би магадгүй асуултын дутуу үлдээсэн байж магадгүй. Тийм болохоор өөрөө чи хэлж байгаа шиг үзэгчд маань бас за тэгэл манайхан чинь сайхан хоёр багтаал тийм бичих баг. Гэтэ зүгээр би ер нь нэлээд олон дугаар дээр хэлжсэн. Миний үзэгч sophisticated буюу нэлээд бас юмыг олон өнцгөр харах чадвартай боловсрсон гэх юм уу хүмүүс байдаг. Яагаад гэвэл миний яг нөө YouTube үүссэн цаг хугацаанд намайг гадаад сурж яхад байсан. Тийм учраас би яг өөртөө адилхан гадаад сурдаг айгүй олон залуучууд намайг үздэг юм шиг санагдсан. Тэгээд тэд нар бол яг зүгээр нэг тийм амар гадаад татсан гэдэг утгаараа биш юмыг бас арай олон өнцгөр хараад шууд наа чи үгүй гэж тайлт өдрөлийн хүмүүс байдгийн санагдав. Тэгэхээр харьцангуй шүүмж бага их баг. Гэхдээ яг сая хэлсэн сонирхож байгаа хүмүүс үл комментээр асуугаарай. Тэгээд бид хоёр хоёлаа эргэл комментээр уншия. Тий, яг үнэ. За тэгээд цаг гаргаж ирсэн танд баярлалаа. Цаашдынхан ажилд бас соён гэрүүлэх үүсэлтэн. Өндөр амжилт хүсье. Баярлалаа. Хэрэгтэй л юм байвал бид нар одоо ярихад бэлэн тэрнээс би нэг одоо
зурагтаар ярьдаг хүмүүс, сонинд гардаг хүмүүс би хувьдаа тийм дуртай биш байхгүй. Тэгсэн би өөрөө яг подкаст гэдэг чинь арай өөр л дөө тий. Тэр хүмүүс шилд сонгож хэрэгтэй гэсэн юм аа 2x дээр хурдын тааруулалт тийм зорж ордог болохоор тэгээд хэрэгтэй мэрсэн байгаасай. Үнэхээр хэрэгтэй комент үлдээгээрээ сонирхтын эсвэл энэ талыгаа та жоохон ингэж ойлгоод ах шиг байна гэд бас үнэн бод тийм хэлвэл надад тэр нь илүү хэрэгтэй сонирхолтой байдал миний ажил угаасаа тийм болохоор тэгэхээр ойлгож хүлээж аваарай гэж хүсэж байна. Дараа нь би бас өөрөө чинь тусламж авч байгаад магадгүй нейросайенсийн хүнтэй ч юм уу холбогдож байгаад бас шаардлагатай сая дурддагдсан судалгаануудыг зүгээр тусад нь өгнөрил болгоод ярихын би тэгээд мэдээлэл баталгаажуулахын та инэ гэсэн үг. Тэгээд бас сонирхолтой баримтуудыг миний бас нэг подкастын дундуур хаяа тийм дугаар гардаг байхгүй юу? Би нөгөө шинэ баримтуудыг танилцуулдаг тийм юм. Би тийм да юу дуртай баггүй юу тийм. Товчгоо ирнэ баримттай юм. Тэгэхээр За окей. Ингээд манай энэ удаагийн дугаар энэ дөрөв өндөрлж байна. Бид нартай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Peace out.